За сайн мэцгаана уу? Бүгдээрээ нь шинэ влогийн минь төргий. За өнөөдрийн влогоор бол та бүхэндээ маш их ирж байгаа комментуудаас хүмүүсийн асуудлуудыг шийдэж урмаар цоврал влогуудыг та бүхэнд хүргэж байгаа. За өнөөдөр бол би та бүхэнд хэрхэн яаж зөөлөн йогыг эхлүүлэх вэ? За ялангуяа нуруу өвддөг хүмүүс яаж зөөлхөн дасгалуудыг хийх вэ гэдэг тал дээр влог оруулж байна. За тэгээд ерөнхийдөө огт өмнө нь йогоор хичээлж байгаагүй бүрийн модчиг хөшүүн гэд өөрийгөө тодтогцсон байгаа хүмүүс йогоор хичээлж эхлэхдээ ямар дасгалаас эхлэх вэ гэдгийг товчхон хүргье. За би миний эргэн тойронд бол маш олон насны проблемтэй хүмүүс бас ирдэг. За үүнээс хамгийн нийтлэг тохиолддог нь бол огт өмнө нь йогоор хичээлж үзээгүй. За тийм хүмүүс ирдгээ. За тэгээд нуруу өвддөг нэлээд хичээл насанд бол та бүхэн шууд огцом хүчтэй хүнд йогийн хичээлээр хийхийн оронд яг энэхүү өнөөдрийн заах зөөлөн дасгалуудыг сайхан хийх юм бол тохиромжтой байгаа. За хамгийн ихний дасгал бол нурууны хажуугийн сонголт байгаа. За үүнийг бол ерөөсөө зайлшгүй хийн, өдөр тутамдаа хийн. За үүнийг сууга байрлалаас, зогсоо байрлалаас гэд янз бүрээр хийж болно. Эхлээ сайхан завилт суугаад хоёр гараа дээш нэг өргөөд амьсгал авъя. За баруун талаасаа эхлэе, баруун гарыг хажуудаа сайхан нааж агаад зүүн гараар нуруунд хажуугийн сонголт өгнө. За яг энэ хажуугийн сонголт бол нурууны суулт үүссэн, нуруу хазаалт үүссэн хүмүүст хамгийн хэрэгтэй. Маш энгийн хэрнээсээ гайхалтай үр дүн танд өгнө. За багш нь анх йогоор хичээлж байхдаа бол бэлхүүсгүй бүр дүв дөрүүлжин байхдаа энэ хажуугийн сонголтоор өөртөө гайхалтай бэлхүүсийг олж авсан. За үүн дээр буруу хийн гэдэг нь бүхтий чихийг хэлнэ. Хүмүүс бол бүхтий чигээд. Тэгэхээр та яг гой цэхрээд бугулган даагаараа дээшээ харахад чөлөөтэй харж байхаар хийн гэсэн үг. За яг энэ хажуугийн сонголтын дээр хамгийн багадаа 5 чадвал 10 удаа гүнзгий амьсгал авна. За гизээ сайхан татжгаад амьсгал аваад гаргахдаа хоолойг түнх орчмоор нь хагас хавчаад хурхирах чимээ гаргана. За сая намайг ярьж байгаа хооронд та бүхэн маань хийсэн баг. Эсрэг талдаа гарыг солиод за яг энэ сууга байрлалаас гарыг сунгахад хаана очиж ин тэнд. За амьсгал авлаа гаргая. Нуруунд хажуугийн сонголт. За би 10 жил бас сурагч байхдаа өглөөдөө нэг 5 минут өөртөө дасгал зохиож хийдэг байсан. Тэгэхээр яг над чиг бас өглөө ажилдаа явахаас өмнө завгүй эрт ажилдаа хүмүүс нэг 5-аас 10 минут нь яг энэ хажуугийн сонголтыг хийгээд гарах юм бол таны нурууны эрүүл мэнд хийгээд нөгөө бэлхүүс, за дотор бөөр, өндгөвч нойр булчирхаа гэдэг энэ хажуугийн бүх хэд эрэхт нь бид нэр зай гаргаж өгч байна гэсэн үг. За энэ амьсгалыг 3 амьсгалаа гүйцэд гаргаарай. 2 буулган дагаараа дээшээ хараад өөрийгөө шалгаарай. Хэрв дээшээ харахад харах орчныг та буулгаараа хаасан бол та буруу хийгээд байна гэсэн үг. Хоош нь тэгээд хажуу тал руугаа онц. За маш сайн байна. Энэ бол хажуугийн сонголт. Хоёр талдаа хийснээр таны нурууны хазаалт суулт бараг л арилна гэсэн үг. За дараагийн зайлшгүй сонголт бол хотоо бүхий хөдөлгөөн байгаа. Хоёр өвдөгний нүднээс хатгаад за амьсгал авахдаа урагшаага цээж нэгээ таашц дэшээ. Сайн байна. Эндээс амьсгалаа гаргахдаа өвдөгнөөс атгаж агаад хоош нуруугаа бөөрөн хилөөд хүүс рүү харъя. За урагшаага хотойл амьсгал авлаа. Онц. Эндээс хоошоогоо нуруугаа бөмбөлөглөө гизээ татаад амьсгалаа гаргаад хүүс рүү харъя. За урагшаа хотойл амьсгал авлаа. Онц. Эндээс хоош нь амьсгалаа гаргалаа. Маш сайн байна. Онц. За цээж эзэглээ. За үүний дараагийн чухал сонголт бол бидний бүхтгэр цээж нуруу засах папи байрлалыг явж өгвөл тохиромжтой. За өнөөдрийн энэ хичээл маань бүр анхан шатна гэдгийг дахиж хэлмээр байна. За 4 хөллөө ширээ байрлалаас
За саяны хотоох бүхий хөдөлгөөнийг 4 хөлөөсөн ширээ байрлал дээр мөн та давтаж хийж болно. Хотоогоод амьсгал авлаа. Бүгдийнх донд амьсгалаа гаргалаа. За хотоолоо амьсгал авлаа. Амьсгалаа гаргалаа, нуруугаа бөмбөйлөглөө. Нурууны 33 нуглам тэр чихтэй массажлагдаж байна. Дотор бүх эд эрхтэн дагаад массажлагдаж байна. Амьсгалаа гаргахдаа нуруугаа бөмбөйлгөөд хөөс рүүгээ харъя. Маш сайн буцлаа ширээ байрлал. За одоо бүгдээрээ хоёр гарыг урагш нь хол сунгаад өвдгөө мөн хоош нь зай авна. За миний гар өвдөг хоёрын зайг сайн хараарай. За урдаа тулж байгаа гарын алганаас хоош нь сугаа нэгээд цээжийг доош нь буулгана. За эрүүгээ урагш нь тулаад энэ бол папи байрлал. За папиг одоо монгол хэлнээр бол бид нэр гүлгэн нохоо гэж орчуулдаг. За папи байрлал бол бидний хумигдсан бүхтгэрийг засаж өгдөг гайхамшигтай байрлал. Энэ дээр 5 удаа амьсгалъя. 5 хэрэг танд хэцүү байвал өвдгөө өшөө жоохон хойшлуулад өгч болно. Биеийн жиг цээж рүү өгөөрэй. 3 2 1. За сайн байна. Папи байрлалаас тохон дээрээ тулаад цээжийг доош нь буулгалаа. За ингээд анх удаа хийж байгаа мөн нуруу маш их өвддөг хүмүүс хийх дараагийн байрлал бол baby cobra байрлал байгаа. За яагаад ер нь нуруу өвдөд байна гэхээр дээгүүрээ маш их бүхтэж доогоороо их суулт үүснэх. Тэгэхээр бид нар дээд талын бүхтгэрийг засаж өгснөөр таны нуруу өвдөл намжиж эхэлнэ. За тохоо мөрний харалтаа. За анхан шатанд бол тохоогоо тулж байгаа baby cobra амьсгал авлаа. Харц дэш. Эндээ 3 амьсгалъя. 3 2 1. Маш сайн байна. Гарын алга руу түлхээд за гарыг ойртуулад буцаа 4 хөллөө ширээ байрлал. Маш сайн байна. За одоо дараагийн бид бүхний сурах байрлал бол гарынхаа алгыг гүйцэд нааж агаад үлмийг ээтэлгээд доошоо харсан нохоо буюу down dog байрлал. За энэ хүү down dog байрлалыг бол заримдаа одоо монгол хэл дээр уул байрлал гэж бас нэрлэдэг байдаг. Гэхдээ үүнийг олон улсад бол одоо down dog буюу Adho Mukha Svanasana гэж хэлдэг. Санскритаар энэ маань доошоо хараа сунаж буй нохоо байрлал. За энэ дэр ерөөсөө тэр чихтэй нурууны арын татлага үүсэж таны хөлийн арын бүдүүрсэн судас хөшөж зангирсан бүх шүрмэснүүд гайхалтай гоё сунж тайвширдаг. За down dog байрлал дээр өвдгөө сайхан нуглаад ташаага дээш нь өргөж өгье. За ташаага өргөсөн хэвээр өсгийгөө нэг нэгээр нь буулгаад дууж ийж байгаа юм шиг амьсгалаа аваад гаргая. Сайн байна. Энд амьсгалаарай. 5 4 3 2 1. За онц 2 өсгийгөө буулгаад down dog байрлал дээр бүтнээр байхыг хичээнэ. Гэхдээ анхан шатанд өсгий мэдээж буухгүй. Тэгэхээр өвдгөө нуглаад гол нь нуруугаа дээш нэг шугамд сунгасан хэвээр яваарай. Онц. За одоо бүгдээрээ урагшаага хөнгөн алхаад гарын голоор ирье. За өвдгөө нугалсан хэвээр хөлийн арын бүх шүрмсийг илээ. Амьсгалаарай. Өнөөдөр бол бүр маш зөөлхөн анх удаа ягаар хичээлж байгаа хүмүүст зориулсан өдөр тутам хийхэд заашгүй хэрэгтэй дасгалыг зааж байна. За хөлийн арын шүрмсийг гоёлж тайвшруулсны дараа нүрийг шилб рүү даръя. Амьсгалаа гаргая. Үүний дараа зөөлхөн дээшээ сунлаа амьсгал авъя. Гарын алга зөрхөн тушаа амьсгалаа гаргая. Намасте. Нүдэн анинде 3 амьсгалъя. 3 амьсгалаарай. 2 амьсгалаарай. 1. Яг энэ цаг мөчид юу ч бодохгүйгээр амьсгалаа сонсъё.
За сайн байна. Одоо бид нэр дахин хажуугийн сонголтыг хийнэ. Тэгэхээр хажуугийн сонголтыг хийн сайн хийн тэр хүн нурууга дараагийн дасгал бэлдэж байдгаа гэсэн үг. За сая хичээлийн ихэнд сууга байрлалаас явсан бол одоо босоо байрлалаас хамтдаа явах гэж байна. Хоёр гарыг дээш нь өргөлөө амьсгал авлаа. За гой дээшээ сунаад өгөөрэй. Нурууга гой дээш нь сунгаад гизээ сайхан татаад өгөөрэй. Эндээс баруун тал руугаа хазайлаа хажуугийн сонголт босоогоор явж байна. За өдөр болгон өглөө болгон үүнийг хийвэл таны нурууны суулт хазаалтаас та сэргийлнэ. За хэрвээ үжээ одоо суудсан хазаацсан нуруу бол энэ дасгал дээр засарч тэгшэрнэ гэсэн үг. 3 2 амьсгалаарай. 1 маш сайн байна. Дээш өндийлөө. За одоо дахиад дээшээ гой өндөр олж байгаа амьсгалаа аваа гаргахдаа эсрэг тал руугаа нурууны хажуугийн сонголт явъя. 5 хамгийн багадаа 5 гүнзгий амьсгал гизээ гой татаа түшөө гой сунаарай. Амьсгалыг цээж руугаа аваад гүйцэд гаргаарай. 3 2 сайн байна. 1 дээшээ өндийл амьсгал авъя. Гарын алга зүрхэн тушаа намастай. Амьсгал гаргая. Онц. За одоо бүгдээрээ йогийн нарны мөрөглийг анхан шатны хүмүүс хийж зорох нь номер 1-р шаардлагатай. За одоо хамтдаа гудсны толгооноос нарны мөрөглийг баруун талдаа 1, зүүн талдаа 1 удаа авах гэж байна. Хоёр гарыг дээш нь өргөлөө амьсгал авъя. Анхан шатны хувилбар, тийм ээ. За үүнээс ташаагаар нугалраад өөрийнхөө аль хамгийн сайнаар нүрийг шилбрүү даръя. Зарим хүмүүс бараг л ийм байгаах. Гэхдээ аль болох өөрийнхөө аль хамгийн сайнаар. За энэ дээр амьсгалаа гаргая. Үүний дараа та өвдгөө нуглаад хоёр гарыг газар буулга. За баруун талдаа хийж байгаа учраас бид нэр баруун хөлийг хойш нь аль болох том алхана. Баруун өвдгийг буулгаад харц зурагшаага амьсгал авлаа. Энэ бол морьтон байрлал. За энэ дээр мэдрэмж хойдлын баруун гуйны урдуур нөгөө бүдүүн дөрвөн толгой ирээн булчингаар сунгаж байгааг та мэдэрч байгаа. Мөн яг энэ сунгал нурууны доод өвдөлтийг арилгахад тустай байдаг. За хоёр гарынхаа алга бугуу гүйцэд наажгаад зүүн хөлийг хойш нь баруун хөлийн хажуу татлаа банз байрлал. За банз байрлалаас доошо буухта өвдгийг ихц доош нь буулгалаа. За харин цээжийг буулгахдаа яарч болохгүй хоёр мөрөө эхлээд урагш нь гаргаж өгнө. За бугуугаар сунжаагааз үүний дараа хоёр тохоогоор хавиргыг хоёр талаас нь хавчаад цээжийг гарын голоор буулгана. Эрүүгээ урагш нь тулъя. Өгзөг оцойсон сайн таны давсаг хэвлийн доод хэсгээр чангарч нарийсч байгаа. За энэ дээр амьсгалаа гаргая. Хойдлын эдил гэсэн үлмийнээс түлхээд урсаа дээшээ baby cobra өндөр босгож бөөшин жижигхэн яв. За эндээс буцлаа гарлууга түлхээ ширээ байрлалаар дамжаад доошо харсан нохой даун дог руу амьсгалаа гаргая. За хэцүү байвал даун дог дээр өвдгөө нугалжиж болно. За энэ одоо өөрийнхөө хийдгүү маатан дээр хийсэн гар гулгаад байна. За одоо бүгдээрээ баруун талдаа хийж байгаа учраас ташаага маш сайн өргөж гизээ татчихагаад баруун хөлийг гарын голоор том алхая. За дараа нь зүүн өвдгийг доош нь дараад газар буулгаад харц урагшаага амьсгал авъя. Дандаа хамраар амьсгална амаа жимээ. Зүүн хөлийг урагшин татаад нүрийг шилбрүү амьсгалаа гаргая. Хэцүү байвал багшгээ өвдгөө нуглаарай. Үүний дараа зөөлхөн амьсгал авахдаа яарах хэрэггүй хоёр гар дээшээ сунлаа. Гарын алга зүрхэн тушаа амьсгалаа гаргая. Намасте. Онц. За одоо бүгдээрээ зүүн талдаа явах чинь нэг гой биеэр чи ингээл халууд өгж байгаа мэдрэмж нурууны араар нэг ингээ хөс чихарсан мэдрэмж төрж байгааз энэ бол таны биеэр энерги урсгал чөлөөтэй урсаж эхэлж байгааг илтгэнэ. Хоёр гар дээшээ амьсгал авлаа.
За ташааны үеэр нугалраад хөшүүн гэж өөрийгөө буугаал өнөөдрийн байгаадаа доош нь байрлаа. Амьсгалаа гаргая. Хоёр өвдгийг нуглаа гар газар. За зүүн талтай учраас бүгдээрээ зүүн хөл хоошоо том алхая. Зүүн өвдгийг буулгаад харш зурагшаага лоол анж амьсгал авъя. Мэдрэмж зүүн гуй зүүн ташааны урдуур сүүжний хэсгээр сонголт орж байна. Амьсгал авъя. За гарынхаа алга бугуу гүйцэд наажаага баруун хөлийг хоош нь татлаа банз байрлал. Банз ямар байдаг вүлээ тийм ээ? Яг л банз гэзээ татаарай. За банзнаас доошоо өвдгөөр дамжиж санаахта өвдгийг эрт доош нь буулгая. Хоёр мөрийг урагшин чиглэлээр тохоогоо гадагшин биш харин ч эсрэгээр нь дотогшин цээжийг түшиж нуглая. Амьсгалаа гаргая. Эрүү тулаад харш зурагшаа 8 мөчөр байрлал. Амьсгалаа гаргая. Хойдлын этэлэгсэн үлмийн ус түлхээд цээжээрээ бяцхан урсаад бэби кобра өндөр битгий хий. Тохоогоо нуглаад энүүхэндэ жижигхэн кобра. За гарлуу түлхээд өвдгөн дээрээ ширээ байрлал. Үлмийгөө итэлгээд доошоо харсан нохоо буюу даун дог байрлал. Хэцүү байвал мэдээж та өвдгөө нуглаад өгөөрэй. За одоо бүгдээрээ зүүн хөлийг урагшин гарын голоор том алхая. Баруун өвдөг газар булаа харш зурагшаа амьсгал авъя. Морьтон байрлал. За эндээс баруун хөлийг зүүн хөлний хажууд урагшин татлаа нүрийг шилбрүү гаргая. За мэдээж анх удаа хийж байгаа учраас өвдгөө багшиг нуглаад тэгэрэй. Хоёр гар дээш амьсгал авъя. Маш сайн байна. Гарын алга зүрхэн тушаа амьсгалаа гаргая. Намасте. Гайхалтай онц. За одоо бүгдээрээ сандал байрлалыг явах чинь. За тархалтыг дотор нь одоо янз бүрээр хуваадаг. Үүний нэг бол шорон тархалт буюу гормоны өөрчлөлт нас ахих тусам хүний биеийн тархалт үүсдэг. За тэгэхээр яг энэ хүү шорон тархалт буюу гормоны тархалтыг буулгадаг йогийн асана бол одоо сандал байрлал байдаг. За тэгэхээр бүгдээрээ өнөөдрийнхаа энэ хүү анхан шатны хичээлээр сандал байрлалаар дамжуулан хичээлийг дуусгая. Хоёр гар дээш амьсгал авлаа. Хоошоо. За өвдөг урагшлахгүйгээр өгзөг хоошоо суулаа. Биеийн жинг өсгөрөө өгөөд үлмийгөө ээлгээрэй. Харц дээшээ гарын үзүүрлөө сандал байрлал. Нуруу хит хотоохгүйгээр гизээ татаарай. 3 амьсгалыг за чадвал 5 амьсгалын шүү. Маш их гуй салгамж өгзөг янгинан өгзөг нуруу гуй хэвлийн булчин орж ийн. Амьсгалт өгчгүй амьсгалаад өгөөрэй. 1 маш сайн байна. Доошоо гүн суулаа. За гараа тулж агаад хоошоогоо зөөлхөн өгзгөө буулгая. За миний өнөөдрийн хичээл одоо дуусах жишээ хамгийн сүүлийн нандин чухал байрлалуудыг үзэх чинь. Одоо навасана буюу зав байрлал. За яг энэ навасана бол бидний одоо кор булчин ажилуулж гуйны дотор талыг ажилуулдаг. Ингэснээр мөн дөнгөж төрсөн ээжүүдэд одоо өтрээний булчин буцаж чангарах хэрцэнгийн булчин сайжруулах тустай гэж ойлгож байна. За биеийн жинг хоёр алим руугаа өгөөд өөрийнхөө чадгаар нуруугаа дээш нь татаад гизээ татъя. Нэг үлмий газраас авлаа, дараа нөгөө үлмий газраас авлаа. За үүний дараа гарыг шилбэний хоёр талаар алхахын дээш нь харуулъя. За энэ 5 амьсгалыг 5 гой ажиллаж гин 4 амьсгалаарай. За тэнцвэрээ алдсан бол буцаагаад аваарай үлмийгөө. 3 амьсгалыг 2 1 сайн байна. Онц хоошоо хөвтлээ. Өвдгөө нуглаад тавираа. За гэлээлаа ингээд хамгийн сүүлийн байрлал бол халаа санаа буюу анжис байрлал. Хоёр хөлийг дээш нь өөргөө. За би тамирал багтаа хийдэг байсанчлан далан дээр зогсож гин. Үлмийгөө дээш нь тааз руу өргөөд. За өөр хайл хамгийн сайнаар
Далан дээрээ зогсъё. Харц дээшээ 3 амьсгалъя. 3 2 мэдээж том хөх, том гидс саад болно. Гэхдээ амьсгалаарай. 1 үлмийн толгой орой дээгүүр гიშгье. За дараа нь гарыг чагтлаад гудс руу даръя. За яг энэ байрлалд бидний хүзүүний хуян арилна. Зөвхөн дээшээ харна. Амьсгалахад хэцүү байвал хамаараа амьсгална. Анхан шатанд үлмийн толгой орой дээгүүр гიშгэгдэхгүй байвал гараараа нуруугаа түшиж өгч болно. За энэ 3 хийхэд үлмий чинь гიშгэгддэг болно. Энэ хичээлийг өвдгөө чихнийхээ хоёр талаар доош нь дараад өгвөл бүр сайн. Амьсгалаарай. Хүзүүний шохоожилд суулт арилснаар таны зүрх ирүүлж 2 1 маш сайн байна. Нурууны араас түшлээ. Өвдгөө нэгээр нь тэврээ амьсгалъя. За сайн байна. За сүүлийн бонус happy baby над шиг нэлэх хүүхдтэй ээжүүд happy baby-г маш их харж байгаа байх. Хөлийнхөө олноос атгая. Ахар сүлээ доош нь даръя. Өөрийгөө хоёр тал руу нь бүүгээлээ. Энэ үе дотроо юу ч бодох хэрэггүй. Юунд ч битгий яар. Юу ч битгий хүс. Хин нэгэн байх гэж хичээх хэрэггүй. Та хинч биш бай. Амьсгалаарай. За сайн байна. Үүний дараа зөөлөн хөлийг соллоо. Ингээд шаваасна. Нэг гарыг хөвлий дээр засаад хөвлийгээр амьсгалъя. Амьсгал авахдаа эзэлхүүн тэлнэ. Гизээ дээш нь бөмбөөлгөөрэй. Амьсгал гаргахад эзэлхүүн багасна. Гизээ доош нь соллоорой. Шавасна бол өгсөн мэт биеийг соллох гэсэн утгатай санскрит үг. Амьсгал авахдаа шаар үлээж байгаа юм шиг гизээ бөмбөөлгөөрэй. Амьсгалаа гаргахдаа соллоорой. Ахаад нэг 5 удаа хөвлийн амьсгал. Энэ үе таны хүүсэн төвс ирж таны бүх толгой дээр зангирсан стресс нервийн түвшин багасна. Ер нь бол тэг хүртлээ буурна. 3 Өшөө сайн гизээ бүр яг шаар үлээж байгаа юм шиг бөмбөөлгөөрэй. Ингээд доош нь соллоорой. За гэлээ бүгдээрээ эндээс гоё нэмсэглээд бүх шурамсаа сунгаад сонио. Амьсгал аваа гаргахдаа биеийнхээ хажуу талаар за баруун талаар эсвэл зүүн талаараа ч байж болно. Энд ямар нэгэн одоо заавал гэсэн заалт байдгүй. Гарын хаалган дээр тулаад завил цугаад биеийг засъя. За хамтдаа 2 гарыг дээш нь сунгая. Амьсгал авъя. Гарын алга зүрхэн тушаа. Хамтдаа тарны 3 удаа чин сэтгэлээсээ дуудъя. За амьсгал авлаа. Гаргахдаа 3-2-т өө авайг 3-1-т им авайг дуудаарай. Гүнзгий амьсгал аваад санаа алдаад тайвшрээ. Гоё нэмсэглээд нүдээ зөөлхөн доороос нь дээш нь нээгээрэй. За ингээ өнөөдрийн маш богино хэмжээний йогийн хичээлийн хүрээд өндөрлөж байна. Даган хийсэн та бүхэн маш их гялалаа. Намасте. За бүгдээрэнд маш их баярлалаа. Тэгээд яг энэхүү хичээлийг
одоо өндөр настай хөдөлгөөний дутагдалд орсон бие нь маш хөвшүүн байсан хэн бүхэн зориуллаа нэг хийхэд маш хэцүү санагдана. Яг 3 удаа давтаж хийсийн дараа 4-р таны бие уярч эхэлнэ. Ингээ бүгдээр нь амжилт төсөө. За онлайн анги маань бол үргэлж хичээлж байгаа. Хэрв та цааш гүнзгийрүүлэн сурахыг хүсвэл Venus Yoga Studio гэсэн пэйж, Facebook пэйж хуудаснаас манай мэдээллийг аваад онлайн ангидаас дэлгэрэнгүй хичээлийг үзэх боломжтой байгаа шүү. За бүгдээр нь баярлалаа. Subscribe болон лайк дарахаа мартахгүй зай.